Сайн байцгаана уу? 5 дугаар сургуулийн бага боловсролын 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн эдүүдийн хөтөлбөрийн тайланг танилцуулъя. Хүүхэд бүр математикийн хичээлийг мэдлэг чадвараа сонирхолтой аргаар ахиулах, баттгах гэсэн зорилготой энэ хөтөлбөр маань хэрэгждэг байгаа. Математик хичээлийг дэмжих эдүүдийн платформын агуулгыг 1-р улиралд 7-оос 16 цагийг судлахаас 7-оос 16 цагийн хичээлийг судалсан байгаа. Нийт бага ангийн 26 бүлгийн 12 дугаар сарын аналитикаас харахад ангиудын гүйцэтгэл 67-оос 90% хувьтай буюу дундаж гүйцэтгэл нь 83% гүйцэтгэлтэй байна. 5 секцийн судалсан цагуудыг хүснэгтээр үзүүлэхэд 1-р ангиуд маань 5 цагийн хичээл судалсан. 7 хоногт 8-аас 10 даалгаврыг нээсэн. 2-р анги маань 8 цаг буюу 7 хоногт 15-аас 20 даалгаврыг, 3-р ангиуд маань 14 цагийг судалсан бөгөөд 18-аас 20 даалгаврыг нээжсэн. 4-өөс 5-р ангиуд маань бол 15-аас 16 цагийн хичээлүүдийг судалсан. Мөн 20-оос 22 даалгавруудыг 7 хоногт гүйцэтгэжсэн байна. Сурагчдын хичээлийн итвэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эдүүтийн буланг ажилуулж ахиц амжилтыг үл дүнгэнэж ажиллаж байсан. Итвэх оролцоо нэмэгдэж судлага агуулга бүрэн судалсан сурагчдуудыг батламж гаргаж урамшуулсан байгаа. Мөн сурагчдад батламж гардуулж урамшуулснаар итвэх оролцоо нэмэгдэж урам зориг нэмэгдсэн. Мөн эцэг эхийн хурал дээр болон Facebook группүүд дээр дамжуулан урамшуулсан сурагчдын мэдээллийг хүргэжсэн. Үүний үр дүнд бол сурагчдын итвэх оролцоо нэмэгдснээр хүүхэд бүрийн амжилт нь ахиж гарсан. Ангиудын аналитик бол 70-аас 94% болтлоо ахисан байгаа. Сурагчдын хичээлд оролцох оролцоо сайжирсан. Ерөнхийдөө бол түрүү жилийн үтсэн 4-5 дугаар ангийнхан маань бол 7 хоногийнхоо хичээлийн гүйцэтгэлийг багшаар шаардуулахгүйгээр маш сайн хийдэг болсон. Эдүүтийн хичээлийн платформыг үзснээр бол цээж тоолол 15-аас 20% ахисан. Энэ жил анхлан суралцж байгаа 4, 1, 2, 3 дугаар ангидын хувьд бол эцэг эхийн дэмжлэг бол маш сайн нэмэгдсэн байгаа. Сурагчдын мөн хамтын оролцоо нэмэгдсэн. Жишээлх юм бол 4, 5 дугаар ангийн сурагчдыг 1, 2 дугаар ангийн сурагчдыг эхний 1, 2, 3 дугаар цагийн хичээлүүдэд ороход нь дэмжлэг туслах багшаар авч ажил багш нартай хамтарч ажилласан байгаа, сурагчтайгаа хамтарч. Энэ бол ангиудын сургуулийн ангиудын аналитик 12 сарын аналитик. Дэмжлэгийн бүлгээр бол сурагчдаас хичээлээс хоцрогдоод байгаа гэртээ хийх боломжтгүй сурагчдыг бол сургалтын менежер ангиудаас судалгаа авч 7 хоногт 1 удаа дэмжлэгийн баг буюу эцэг багш нарын дэмжлэгтэйгээр хичээлийн бус цагаар ажиллах хуваарийг гаргаж өгсөн байгаа. Энэ дэмжлэгийн багийг ажилласнаар бол сурагчдад судлаж буй дасгал даалгавруудаа жигд гүйцэтгэх гоцрогдолгүй суралцж байсан. Ингээд хичээлийн бус цагаар дэмжлэгийн баг ажиллаж байгаа зургаар үзүүлсэн байна. Онцлог туршлага бол энэ хичээлийн жил чиглүүлэгч багшаар ажиллаж байгаа багшд орж ханд хул нь харуулад 1-р ангийн 3 бүлгийн 125 эцэг эхэд сурагчдад танхимаар сургалт явуулсан байгаа. Энэхүү сургалтаар бол эцэг эхэд хэрхэн хүүхдүүдэд дэмжин ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн. Сурагчдад
Хэдүүдэн Балтуурам дээр бол ажиллах арга замыг зааж өгсөн. За хүүхдүүд мөн одоо хүүхдүүдийн амралтаар одоо хүрэл цомоо хүрээгүй, алмаа золгоогүй хүүхдүүдийг хуваар гаргаж давтлах хийж ажиллахаар одоо даалгаврыг өгсөн байгаа. За мөн одоо 7 хоног бүр хүүхдүүдэд одоо дэмжиж цомыг нь ахиулах, хийж байгаа амжилтуудыг нь ахиулах хичээлүүдийг дэмжлэгийн багаар бол ажиллаж байсан. За 2024 оны 8 сард Дорнод аймгийн чиглүүлэгч 10 багштай хамтран 1-2-3 дугаар ангийн багш нартай өдөөтөн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулсан. За мөн 10 сард нь 1-р ангийн багш нарт одоо мөн дээрх сургалтуудыг зохион байгуулсан байгаа. За сургалтаар зохион байгуулсан хөтөлбөрийг бол зургаар үзүүлсэн байна. За эдүүдийн хичээлийг бол 16 цаг, 1-2 дугаар анги бол 7-оос 5 цагийг судалсан байгаа. За үүний үр дүнд бол математик хичээлийг дэмжих эдүүдийн Балтуурмыг бол 7 хоногт бүр тогтмол орж хэвшилсэн. Бөгөөд хичээлийн үр дүн нь бол одоо математикийн хичээлийн агуулгыг баттгах, одоо сурагчдыг сонирхолтой аргаар хүүхдүүдийн мэдлэгийг бол одоо баттгаж байсан. За мөн сурагчдын идэвх оролцоо нэмэгдэж байсан. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.